Сайн байцгаана уу хоньнууд минь. Та нартай маргаашийн 10 сарын 18-ны Бям гарагийн зурхааг хэлэх гэж байна. Хэрвээ таны нар сар мандалд орчин хоньны орд бол эсвэл хоньны ордны хэн нэгний өдөр нь ямар байхыг мэдхийг хүсэж байвал энэ зурхааг сонсоорой. За маргааш сар охины ордод байрласан байгаа. Маргааш сарны мөчлөгийн бууралтын үе тохиолдно. За үүний өөр нөлөөгөөр хоньны ордны хүмүүсүүд яах ёстой вэ гэхээр ямар нэгэн тийм болохгүй байсан, бүтэхгүй байсан, сунжраад байсан ч юм уу, тийм зүйлийг орхих, явуулах шаардлагатай болно. За энэ нь бол хэрэг хэн нэгэнтэй холбож ярих юм бол өөрийнхөө хүрээлдээдэг эсвэл дотн хүнчинж гэж болно. Хоорондоо ямар нэгэн талаар таарахгүй, асуудалтай тиймэрхүү исэн бол одоо тэр зүйлийг одоо орхих, тэр хүнийг орхих шаардлагатай бол орхих, эсвэл тэр асуудлаа, болохгүй байгаа асуудлаа орхих гэх мэт. Ямар ч хэлсэн шийдэл олоогүй тийм зүйлийг заавал явуулах ёстой. За зарим талаараа бас ямар нэгэн өөрийн чинь хийж байгаа зүйл өөр чинь баяр баясгалан авчрахгүй байх, эсвэл үр дүнгөө өгөхгүй байх гэх мэт зүйлүүдийг явуулахыг хичээгээрэй. За тэгээд маргааш бусадтай бас харьцахдаа ямар нэгэн тийм өөрийгөө хамгаалсан, өөрийгөө өмөөрсөн гэх мэт байдалд аль болох орохгүй байхыг хичээгээрэй. Аль болох хинч ямар ч айшсан гаргасан ч гэсэн тайван тэгээд тэр хүний орхих хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За би 3 өдөр сууглаа. За хамгийн эхлээд таны ордны маань хүмүүсээ юу гарсан бэ гэхээр аль болох маргааш өөрийнхөө сүнслэг байдалтай орж ямар нэгэн болохгүй зүйлийг маш тайвнаар хүлээж авч нөгөө хүнийг энэ гариг иргэсийн байдлаас болоод ер нь жоохон тийм хэцүү зам гаргаад идэг гэдгийг өөрөө мэдж байгаа учраас аль болох тайван байх хэрэгтэй. За дараа нь юу гарсан бэ? За бүх зүйлд уян хатан хандах хэрэгтэй гэж гарч ирж байна. Маргааш яг түрүүний миний хэлснээр болохгүй байгаа зүйлийг тэгээд орхих хэрэгтэй. Ямар нэгэн болохгүй байгаа зүйлийг түрүү явуулах хэрэгтэй гэж бас ярьсан тий. Тэрэнд бол илүү анхаарах хэрэгтэй. За тэгээд дараагийнх дээр нь юу гарсан бэ гэхээр ер нь жоохон тийм өөрчлөлт, хувьсэл амьдрал чинь болох болноо, тохиолдох болноо гэж гарч ирж байна. За тэгээ амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Нөгөөдөр Бям гараг зурхаа оруулахгүй. Тэгээд даваа гарагийн зурхаа оруулах хүртэл баяртай.